Ерөнхий сайд бүгд найрамдах хятад улсад ажил хийгээд ирлээ. За ажлын хүрээнд бол Монгол улсаас гарч байгаа экспортлж байгаа нүүрсний хэмжээг бол ихсгэх. За тавталгаа гашуун цохиотын нүүрс хэвлэлтийг бол сайжруулах, логистикийн асуудлыг сайжруулах хэмээх асуудлууд яригдсан. За энэ хүрээнд бол өнөөдөр засгийн газраар бол бас хэлцэгдээд тавталгаа гашуун цохиотын чиглэлийн тээвэрлтийг сайжруулах. За энэ хүрээндээ бол тээвэрчдийн үйл ажиллагааг сайжруулах, жолооч нарын одоо амрах болцоог бол хангах ийм чиглэлээр тээврийн ийм зогсоолыг авч зогсоолыг бол бий болох ийм шийдвэрийг бол гаргалаа. Энэ маань бол цаашдаа бол тээвэрлэгчдийн бол эрх ашигыг хамгаалах, за тэгээ нийгмийн одоо үйл ажиллагаанд чиглэлээр нь бол тус хэм болох энэ талаар нь бол нэлээд томхон ажлын бол эхлэлийг бол ийм яаралтай шуурхаа бол арга хэмжээ авч эхлүүлж байна гэж. Энэ тээвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотойгоор бидний тавьж байгаа зарчим бол нэгдүгээрт бол нүүрсийг зарж байгаа, нүүрс нийлүүлж байгаа уур хаанууд, за нүүрс худалдаж авч байгаа аж ахуйн нэгжүүд хоорондоо бол логистикийн асуудлыг хариуцах. За энэ утгаараа бол тээвэрлэгч байгууллагатай буюу тээврийн байгууллагатайгаа бол гэрээ хийж ажиллах юм нөхцөлийг бол бид нар тавьж байгаа. За нөгөө талаар тээврийн байгууллагууд өөрсдийн гэсэн одоо зогсоол талбайтай байж ах хэвээр. За жолоочныхаа одоо төлбөр буюу одоо цалин хөлсийг тогтмол өгж явах хэвээр. Амралтын байраар хангаж явах хэвээр. За энэ утгаараа одоо энэ өнөөдрийн хийж байгаа энэ зогсоол талбай бол бас энэ хоорондоо бол тээвэрлэлийн үйл ажиллагаа үйлдэлцэг ийм амрах одоо ийм цогцлборыг бол бий болгож байгаа. Цогцлбор маань өнөөдрийн орж ирж байгаа нөхцөл байдлаар бол нэг 10 тэрбум орчим долларын төгрөгийн ийм одоо хөрөнгө оруулалт бүхий ийм санд бол орж иж байна.